Хар сүнсний захирагчид. Хар сүнсний захирагчдыг дотор нь 3 төрөлд хуваана. Үүнд цэргүүдийг захирагчид, уналагууд болон өөрсдийн орон зайдуудын захирагчид, сүнсний дээд захирагчид гэнэ. Одоо эдгээрээс дэлгэрүүлж өгүүлье. Цэргүүдийн захирагчид. Хар сүнсний ертөнцийн дайдах зорилго бүхий үлдээ цэргүүдийг захирах эрх мэдэлтэй захирагчид гэж байх ба тэд хөрст дэлхийд бууж ирээд байдаггүй. Дайн тулааны эзэн сүнсээс ялгаатай нь тэд бүх төрлийн хар сүнсүүдийн цэргүүдийг захирч, ургуулж, бэлдэж, задлж, устгаж оршдог. Ийм захирагч сүнсүүдийг 13 дугаар зууны үеийн цэргийн бүтэц зохион байгуулалттай зүйрлүүлбэл үрлгүүд хишигтнүүдтэй дүүцнэ. Тэднийг зөвхөн үйлсийн хэмээр нь л дүүвэл төрийн хийгээд хар ертөнцийн үйлсэд тэгж их оролцохгүй. Эдгээр захирагч хар сүнсүүдийг цэргүүдээ хэр сайн сургаж зэхэж байна вэ гэдгийг хянаж байдаг шалгагч сүнсүүд гэж бий. Тэднийг шалгаад ийм хэмийн хар ирчмээр ундаал, ийм хэмийн үйл дүүрэг, тэндээс тэр орон зайг туул гэх мэтээр шалгагчид нь захирагчдыг хянаж тушаал буулгадаг. Захирагчдыг дайн тулаанд ороод мөхөхтээр тулбал тэднийг зэхэн бэлдсэн цэргүүд нь хамгаална. Захирагч хар муу сүнсүүд элдвийн, ёрын, муугийн туйлыг сурсан байдаг. Тэгж байж өөрийн эрчмийг цэргүүддээ заан сургаж чадна. Нэг захирагч 900 мянган цэргийг ургуулна, илгээн, устгана. Гэхдээ яг л энэ тоондоо барина. Ямар цаг үе дор байна вэ гэдгээс хамааран захирагчдын тоо янз бүрээр өөрчлөгдөнө. Зарим үед 32-оос 36 байдаг бол заримдаа 900-аас 1000 болж олширно. Өөрсдийгөө олшруулан хуулбарлаад 900 орчим болгоно. Мөнгө буцааж хуваан цөөн тоотой болгоно. Энэ цаг дор захирагчдын тоо ихсдэг үе нүү, хэвийн байдаг үе нүү буурлаа. Яг одоо бол 221 байна. Ажин түжин байна гэхэд ч бэрхтээ. Амар тайван гэхэд ч бэрхтээ. Манай дэлхий дээр ихссэн байж гэж үзье. Гэхдээ оршихуй да бас нилэнгүйдээ ихссэн байна гэж байхгүй бидтэй. Хар цагааны тэнцвэртэй байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл зарим хэсэг нь цагаан их байна гэсэн үг тийм бидтэй буурлаа. Тийм бүх айгаар арга бэлгийн хэм тэнцвэрчлийг шалгана. Тэр дотор энэ оршихуйх нь ариун байна. Энэ хүмүүний бэлгэн игдсэн байна. Энэ хүмүүний арга нь игдсэн байна гэх мэтээр хуваан хилцдэг. Манай дэлхий дээр хар цагаан эрчмүүдийн тэнцвэржилт ямар хэмнэл мөчлөгдөр болдог вэ? Энэ цагт Чингис хааны үед тэр цагт гэх мэтээр хэлж болох уу буурлаа. Үгүй ээ. Арга бэлгийн хэм тэнцвэржилт жилийн давтамжаар тогтдоггүй. Эрчмийн урсгалын цаг тооллоор гэж өгöd бид нэрийддэг. Тэгэхээр дэлхий дээр янз бүр байх нь тийм үү? Заримдаа 1000 жилд, магадгүй 5 жилдүү буурлаа. Тийм. Аргын цаг тооллоор 1000 жилд ч байж болно, 500 жилд ч байж болно. Хянагч хар сүнс дороо хідэн захирагчийг хянах вэ буурлаа. Хідэж байж болно.
Зарим гаруудад нэг нь яваад бүгдийг тойрон шалгана. Зарим гаригуудад 200 ч явж шалгаж болно. Оногцсон үүрэг нь шалгах учир заавал илүү байна гэхгүй юм аа. Унлаг орон зайн захирагчид. Унлагууд болон өөрсдийн орон зайдын захирагчид бол өөрсдийн хариуцах оршихуй хийгээд унлагуудыг зэхэн бэлдэж захирна. Сүнсүүдийн болон цэргүүдийн авчирсан, ялгаруулсан, задруулсан, цуглуулсан бүх эрчим унлаг хөө хуйгийг мэдлэлтэй байлгана. Тэд нэг шинэ сүнс бүрэлдлээ гэхэд түүнд юу, ямар эдийг, ямар унлагыг байлгах эсхийг, байлгавал ямар дүр төрхтэйг, ямар онцлог үйлдэл, ямар шидтэй байхыг шийдэн захирж оршдог. Та нар хувцас хунраа худалдан авдаг, харин тэдэнд үүсэх үед нь эрчим хэм хэмжээг тааруулан өгдөг юм. Үйлээ сайн дүүргэсэн хар сүнсүүдэд хөө хуйг болон унлагыг нэмэн өгч болно. Зарим нь өөрсдөө тэр бүхнийг зэхэн бэлтэнэ. Захирагчид ихэнхдээ үүсгэн бүрдүүлдэг. Оршихуйд буй бүх унлагуудыг захирна гэж ойлгож болох уу буурлаа. Зөвхөн хар муу сүнсүүд болон дайчдын унах унлагууд эдүүдийг захирна. Хаадынхыг болоод эцдийнхийг хариуцахгүй юм байна, тийм үү буурлаа? Хаад эцэд бол өөрсдийн доор байх цэргүүдээр бүрэлдүүлнэ. Дайнд үрэгдсэн цэргүүдээ нөхөөдөл байх уу буурлаа? Дайнд устж мөхсөн бол эрчмийг нь буцааж сорон аваад түүнийг хувирган дахин үүсгэж буцаагаад барина. Амьуудыг хаанаас бий болгож байгаа юм бэ? Өөрсдөд нь байдгүй буурлаа. Өөрсдөө бий болгоно. Эрчим дундаас нэгдүүлэн үүсгэж гаргаад ирнэ. Захирагчид дэлхий дээр буун ирэх шаардлага байхгүй юм байна, тийм үү буурлаа? Дэлхий дээр буун ирдэггүй. Хүний сүнс явсаар байгаад тэнд захирагч болсон нь байгаа юу, боломжтой юу бас буурлаа. Хүний сүнс тэгж захирагч болох боломжтой ч өтгөө бол алгаа. Цэргүүд тушаалд нь орохгүй бол устгаад л шидчих үү. Устгаад дахин бүрэлдүүлэн үүсгэн ч би хар муу сүнсүүдийг хорин шийдэх орон зайж би тэнд аваачна. Ухаарч дөнгөхгүйг нь устгаад, дөнгөхийг нь сургам буцаагаад авна. 10 хангал гэсэн ойлголт байдаг. 10 хангал энд хамаарахгүй. Унлагуудын дүр мэдээж үе төмөн янзаараа байх, тийм ээ? Тийм. Зэр зэвсгүүд, эд эдлэлүүд үе олон тоолж баршгүй. Дайн тулааны ухаанд бас тоолж баршгүй юм байна. Тийм ээ буурлаа? Тийм ээ. Хар сүнсний дээд захирагчид. Хар сүнсний захирагчид дотор оройлох 7 төрлийн захирагч байх бөгөөд эрчмийн 7 төрлийн үнгүүдээс нэг төрлийн үнгийг хуваан авч захирна. Тэд дэлхий дээр болон огторгуйд буй бүхий л хар сүнсүүдээр эрчмээрээ захирж оршино. Бүх хар сүнсүүдийг эрчмийн өнгөөр нь хуваагаад тэр өнгийн эрчимд багтах буюу тэр өнгийн эрчмээр хоололдог. Өөрөөсөө ялгаруулдаг, хувирган гаргадаг ба хар сүнсүүдийн нэг нь үүлээ буруу, дутуу дүүргээд байвал шууд устгалд оруулж дараагийн сүнсийг шууд нөхөн бүтээдэг.
доор байгаа эсвэл огторгуйд байгаа нэг захирагч мөхлөө гэхэд доор байгаа хар сүнсээс сэнти ахиулж оронд нь тавихгүй. Мөхсөн захирагчийн тоосонцор ирчмээс нь аваад дахиж шинээр бий болгож захирагч болгоно. Шинээр үйлсэн захирагч өмнөх усцсан захирагчийн бүх чадамжийг авсан байгаа нь ойлгомжтой. Хийж чадахгүй байгаа чадамж нь тэр тоосонцорт шингэсэн байх уу бурлаа. Шингэхгүй авч устгаад бүр илүү хоруу болгоно уу гэхээс бус өмнөх захирагчийн алдсан чадамжийг авч устгаад шинийг илүү чадамжтай болгон бүтээн. Ямар нэг хар муу сүнс хит ихээр хүчрхэгжин тогшорвол тэднийг татан авчраад хэрхэн юунаас үүдэн тэгж догшрон хүчээ авсныг нь тодруулан түүнийг хорин шийтгэх үү задлан устгах уу гэдэг эрх мэдэл зөвхөн тэр долоод л байгаа. Тэгэхээр хэд хүчрхэгжин дотор нь оршихуйд халтаа юм байна тийм үү бурлаа? Тийм. Сүнсүүд хэд догшорно гэдэг юу гэсэн үг вэ? Жишээлбэл тийрэн ямар үйлдэл хийхийг хэлэх вэ бурлаа? Тийрэн байлаа гэхэд хүмүүний нэгэн үе удмыг бүхэлд нь хомроглон хорлож устгавал түүнийг хэд догширсан хэмээн үзнэ. Хар сүнсүүдийг тэр долоо хариуцдаг юм байна. Тэгвэл цагаан сүнсүүдийг тиймэрхүү дайтай сүнсүүд хариуцах уу бурлаа? Үгүй, цагаан нь өөр ухаанаар захирагддаг. Энэ захирагч нар хоорондоо өмнөх төрлийн захирагчид шиг тийм зэрэглэл сэнтитэй байх уу? Өмнөх төрлийн захирагчид 3 төрлийн үйлээр хуваагдаж байсан. Хоорондоо маш эвлэлдэн нэгдсэн байна. Шинээр үүсгэгдээгүй хамгийн өтөл бөхөөд удсан нь хэр хугацаатай вэ? Ямар ч алдаа хийгээгүй оршсон хар сүнс байдгүй бурлаа. Тэд алдаа хийхгүй тэгж удаан оршихгүй. Хамгийн удаан нь 300 жил байна. Тэдэнд нас хайран гэсэн юм байх уу бурлаа? Баймгүй. Хар сүнсүүдийг бүтээхдээ юунаас бүтээх вэ бурлаа? Хар сүнсүүдийг хар эрчмүүдээс хийгээд сайн эрчмүүдийг хувирган хар руу шилжүүлээд эсвэл өмнө нь байсан тоосонцор дээр эсвэл тоосонцруудыг нэгдүүлэн дахин шинэ тоосонцор үүсгэн бий болгоно. Сүнс бүтээгчид нь бидний хэр зүрлвэл эд зүйл бүтээх, төмөр унаа бүтэехтэй адилхан юм биш үү бурлаа? Тэдгээрийг иргэн хариуцдаг юм уу та нар? Хариуцдаггүй шүү дээ. Дараагийн авсан хүн нь л хариуцдаг. Тэгэхээр ялгахдаг ухаан нь тэд бүтээгээд бүтээснээ унлахтай, эдтэй, үйлтэй, цэргүүдтэй болгон илгээгээд тэднийг ямар байна, үйлсээ хэр дүүргэж байна вэ гэдгийг хяндаг. Мөн бүтээсэн сүнсүүдээ цагаанд урваж байна уу, хардан үнэнж байна уу гэж бас хянана. Бүтээсэн сүнс нь цагаанд урвчихлаа гэвэл барьж аваад шийтэх үү, шууд устгалд оруулах уу бурлаа? Үгүй, тэр чигээр нь орхиод яг түүний айдлыг шинээр бүтээн. Хар цагааны буюу арга бэлгийн хүч тэнцвэрээ алдлаа гэхэд хар цагаан сүнсүүдийн хооронд наймаалцдаггүй. Танайх манад тэдэн ширхэг хар сүнс өг гэх мэт хилэлцэл байхгүй юу бурлаа? Байж болноо. Гэхдээ тэгж их хийгдэхгүй. Манай тамд танаа төдөн сүнс байна. Танаа тамд манай төдөн сүнс хорогдож байна гэд
хооронд нь солилцохгүй. Танаа ийм сүнсүүд манад арвидсан байна. Эднийг ав гэж болохгүй шүү.